Энэ удаагийн бичлэгтээ маань Бомпари хамтран ажиллаж байна. Бомпари резен чихрүүд нь химийн будагч, амт оруулагч, өнөр оруулагч агуулаагүй ширхэг бүрэн цэвэр жимсний орсдыг та мэдхүү. Нэрээ Netflix, Roblox, ML Diamond-тэй Бомпари хөтөлбөр явж байгаа юм байна. Нэг ширхэг Бомпари аваад баримтаа Бомпари эцэг эмэнд бүртгүүлээд 7 хоног бүр 36 ацтан тодорно. Бомпари аваад ацтан болоорой. Нэг баримт нэг цуглаан ирэх болно шүү. 4 удаа нийт 144 ацтан тодорно. Тиймээс энэ удаагийн бичлэгтээ Бомпари брендинг амтд резен чихрээ эдингээ урамшилтад оролцсон бичлэг цааш үзээрэй. Ад тавдлаар дүүрэн амтны утыг нэ. За юу цаанда нэг стамттай. Өнөөдөр та бүхэндээ галзуугийн эмнэлэг гэхэд таарах галтгооны 4-р бүлгийн 2-р хэсгийг ярьж хөр ирлээ. Дээрээс нь өнөөдрийн бичлэгт маань та бүхний уур бухимдлыг хүргэх нэгэн аимшигт үйл явдал болохоор эртхэн эвдэрч хэмхэрх юм аа өөрсдөөсөө холдуулаарай. Ингээ та бүхэн subscribe дарах мартаоцээ. Хэрв дарах аваас ач тусна нь юу вэ гэвэл дараагийн шинэ гарах дугааруудыг та бүхэн илүү хурдан хамгийн түрүүнд мэдчих чадна шүү дээ. You know the plan. 11-р анги. За энэ хүү манай заваарсан киноны 11-р анги эхлэхэд ахлах маань Германтэй бүр аль биесээр дайн зарлжээ. Уг нь Настамптай хүн байж одоо жаахан томоож болмоор юм да ахлах минь. Ахлагч одоо Германыг эрэхтэн зүгээрээ чадлаггүй машин нэвтрэлүү өндөг шидсэн ёо. Нааж явах юм аа. Энэ хоорондор Макс Вика хоёрч дахиад л бөө маргаан. Учир нь Вика Макст шүршүүрээ зас гэж хэлээд байхад нь тэр чихгүтлгэн тоолохоос өөрөө мэддэггүй наасан. Гэхдээ тэгээд ямар сайндаа Вика өөрөө шүршүүрээ засаад ингэж хэлж байгаа. Чи биш би энэ гэртэл эр хүн шиг байна да гэд Максыг үглэж гарваа. Продукеринструмент. Дээрээс нь Макс бас машины дугуй солино гэчихэд Викаг нь бас мөрцөн үртэй байдаг наасан. Угаасаа Максын гар нүш аман л ажиллах юм да. Харин хэрэгтэй бол салтаан дундах юм нь бас ажиллаад байдаг юм байгаамаа. Энэхүү хэрүүлээс хойш 1 сарын хугацаа өнгөрөв. За тиймээ үзэгдэл солигдоход ахлах Герман хоёрын дайн эд өргөлдөө үрд сүултээ ямар ч гимгэн хүмүүс хохироод эхэллээ шүү. Нэгэн өдөр ахлах маань хуучин ажиллаж байсан ресторан хорлохоор гарч ирэнгүүтээ шууд тогийг таслаа ичваа. Амар наасан. Гэвч түүнийг нь Дима гэж халзан толгой мэдлгүй костчиг буруутгаад торгоод ичлаа. Ингээд өөрлөн цогцолт хийсний дараа ч ахлах яаж өшөөгөө авах вэ гэж бодоод байж байхад Лео маань ахлахын хүүхч өгүүлэлтийг болиулахын тулд бүр нэг ном уншаад хэрэндээ л байдгаа бараас те. Тиймээ ахлагч дараагийн хороо бодож байхад нь Леоч ахлахын үйлдэлийг дагаж байгаад азартаад ахлагч Лео руу сурснараа баахан юм шидэж гарваа. Тэгсэн яг тэр үед ч ахлахын галтгооны пилта унцдаг ба явж тэр хан цаашаа Клод Монетой холбогддог ханч байх шиг. Ингэж ахлах маань тэднээс хэрхэн өшөөгөө авах бодоод олчж байгаа маа. Үүний дараа ч Дима Дэнсийг дуудаж авчирангуудаа баахан төгөлдөр хуур энтер тоглоулдаг ба ингэж тоглож өснөхийн дараа Димач Дэнсийг давхар хөгжимчнөр ажиллуулахар боллоо. Айхтар гэж. Энэ хооронд ч ахлахаас өшөө авах гээд Герман нөгөө нэг ахлахын ажиллаж байгаа шинэ орсон Арка Беллина ресторанд нь баах могоо оруулаад тавьсан байл яах вэ? Яалчгүй хорон гаргаж. Тиймээ Дэнс мэн альбом тушаал дэвссэн баяраа тэмдэглэж Макс Костио өдөртөө наригж харахад оройн манай хоёр ч удаа сайхан согтуу гэртээ ярьж байгаа юм да. Костиоч явах тэ гэртээ согтуу ирсний дараа Настиг айтайхан аргалаад орчив. Харин Макс гэж юм болохоор ахаад л машин дугуй солино гэж хэлээр мөрсөн учраас Викач Максыг гэртээ оруулахгүй гадаа онолчлаа шүү. Энэхүү Макс тэр шөнийн гэрийнхээ үүдэн дунтаад өнгөрүүлдэг ба өглөөнч заншил ёсороо Викад алдарт намайг уучлаарай гэдэг үг хэлэх гэж байхдаа лифтэнд гацчихваа. Бүтэл нь бөксөрөөр иргсэн гэж хэлээд байгаа шүү дээ. За энэхүү үйл явдал явсаар ресторандаар ирэхэд ахлах маань нөгөө пилтатай ханаа цоолоод Клод Монер руу нүх гаргасан байлаа. Тэнгүү ихлэд ахлагч тэр нүх рүү баахан өмхөрсөн бяслаг хийж Клод Монер бөөн өмхий тарив. Түүний дараа болохоор Леотой ярилцаж байгаа Жом хий гэдэг санаа гараад баахан Жом хийж гарлаа. Тэгснээ бас нөгөө хэдэн Жомондоо алив сахалтай анд нөхөд минь миний дайчид энтергээд өөрөө хэлээд байгаа юм уу хайшин. За ингэж Клод Монер руу баахан Жом орсны дараагаар Дэнсийн гар дээр нэг нь унахад манай унш тоглож байсан аяа алдаад хаялаа. Түүний дараагаарч тэр аяыг нь сонсоод баахан үнэтэй ишил дарсаар тоглож байсан Костчоч нэг унгаад хаглаа ичв. Тэгээд түүнээсээ болоо Костчо дахиад Дима торгууллаа да чаавас гэж. Ингэж хідэн авдаг цалин торгуулд явангаа алдаад Настя Костчо дээр ирээд загнаж гарлаа. Костчо хэлж байгаа. Дар самтлагч болж ар гэрээ бод гэд өглөө. Гэсэн чинь Костчо юун дар самтлагч болох вэ? Уг нь хуулийн дипломтой хүн шүү дээ. Тэгсэн Настя зүрсээр бод бүр өөрөө очиж Диматай яриад Костчог шалгуулж байгаа давхар дар самтлагч хэлүүлэхэр болчлоо. Эмхтэй хүний ухаан гэж. Тиймээ Костчоч ямар нэгэн аргаар Димагийн дар самтлагын шалгалтыг давах хэрэгтэй болоход Дэнсмен сайхан сэтгэл гаргаж ямар дарс шалгуулж байгааг нь хөгжмөр дамжуулан хэлж өгөхөр боллоо шүү. Көмөн буянтай хүн болжээ. Максаас л дээр. Энэ хооронд Макс лифтэнд Викатай гацаад наашаачгүй цаашаачгүй бөөн уур болцсон байлаа. Тэгээд уг нь аргаа аваад хүнээр Костио руу залгуудал цаатхан дар самтлагчийн шалгалтанд бэлдээд уцаа сонссонгүй хөөрхий. Харин үүний дараачаар Лево бөө юм бол ахлахыг үглэж нөгөө пилтаг нь хаалгуутал ахлагч ихэндээ хаасан дүр өсгөж Левод харуулангуудаа дараа нь явсан хойно нөгөө нөхөр нь холгон оруулахад үдс гарваа. Бүтгэхгүй нэрээ. Тиймээ дараагийн хэсэгт нь
Макс Бико хоёр дээр ашгүй лифчин ирэхэд Макс ч бөөн хэрүүл хийж байгаад авчиад лифчинг нь уурлаа ичваа. Үүнээс болж Вика ахаад л Макстай хөнгөн хэрүүлээдэг ба эцэст нь лифт онгоход Викач над чам шиг ир хүн ямар хэрэгтэй юм гэсэн нөгөө лифчин авах руу зааж над тань шиг хүн хэрэгтэй энэ төр тэнэгтлээ. Гой тэгсэн нөгөө лифчин авах хүн бүр дөрдөө ороод Викаг авч явах гээд үзэхэд Макс болиулах гэж байгаа зодуулчлаа. Ингэж Викач овоо ухаан орж Максыгаа буцааж тоогоод байгаа юм чинь. Тэнхүү үйл явдал стандарт ирэхэд Костио Димагийн шалгалтыг өгөөстэй. Эхэндээ Костиоч Денистэй тогсны дагуу тоглож өгсөн хөгжмийг нь сонсоод улс ба он энтрийг нь хэлээд өвчөдөл Дима Денисийг хөөгд гаргачлаа. Тэнхүү Костио бүр яг уншаагүй билетэнд хариулж байгаа хүчиг болоход ашгүй Димагийн дараагийн авцсан дарс нь өдрийн хагалж хийсэн амар үнэтэй дарс нь болж таарлаа шүү. Тэр үед цалингаараа торгуулсан Костио нөгөө дарсыг нь зүрхэндээ ортол санаж авсан тул Димагийн шалгалтыг давж Дима Герман дуудаад аваад явлаа да. Аазтай нас. Гэвч тэр үед нь ахлах зүгээрөө чадлаггүй нөгөө нөхөрөө Дима руу баахан жимсний үр шидэж таарахт нь тэрийг нь Лево олж харчаад уйлж мөөснө ахлах руу гурил аваа шидлээ шүү. Тэгсэн тэр гурил нь өнөө нөхөрийн цацагдаа Дима Герман хоёроо хаанаас үр шидэд байгааг олсны дараа ахлах руу галын хор шүршиж өшөөг авлаа. Гайхтар гэж. Энэ хүн ангийн төгсгөлд Макс Вико хоёр дахин эвлэрч Косио Ристанийнхаа дар самтлагч болж ахлагч өнөө Пилтагаа янзал Левогч баярлууллаа. Тэнхүү ангийн төгсгөлд Максийн X Саша буцан ирж Викатай уулзахдаа би энд хурмаа юмэр байна хэмээн хэллээ те. Юу болох вэ доо базар маань гэж. Ингээд 12 дугаарыг эхлэхэд өөрийнх нь хуучин өрсөлдөгч занал дайсныхаа хурмыг ресторанда хэлэхгүй тул Викач арга энтер сэтэж өө манайх тэр өдөр 100 хүний хүлээн авалттай гэд морих гээд үзлээ. Гэвч үүнийг нь Герман Костио Сеня энтер сонсчод та яагаад одоо хэлж байгаа юм бэ? Манай нөөц хүрхгүй штэ гэд бөө юм бол сүулдэ Викагийн худлаа ярьсан баригдаас гэ. Харин яг тэр үед нь айхтар хүүхэн Саша орж ирээд танайх 100 үнэ хийхгүй харин яг 30 хүнтэй миний хурмыг хийн гэд өөрийнхөө юмыг аятайхан шахаад хийгэр болчлаа шүү баазар. Энэ үеэр ч ахлах дээр Тимур ирээд Якутаас ирсэн загас гэж жаахан хуучсан загасаа шахаад наачваа. Тэгтэл тэрний дараа нь Левоч нөгөө Тимурын үнгүү загасаар нь хоол их гэж салгалж байгаа дотроос нь баахан алмазын чулуу болоод гараад ирүүл яах вэ? Хэрвээ таад мэдгүй бол дэлхийн хамгийн том алмазны уурхайн саян тэр Якут гэдэг газар байдаг шүү дээ. За ингэж баахан мөнгөний үнээр авсан ахлагч нөгөө Якутын загаснуудаа шүнжэнгөө өөрөө цэвэрлээд нэмээд Тимурээс яг тэр загаснуудыг нэмээд авахар болчихв. Тэнхүү маргааш өдөр нь болоход ахлагч эргээд нөгөө алмазаа Тимур төгтөл Тимур өө надад зарчих гээл тэгсэн ахлах юм хойно үг гэж тийм амархан зарах үү? Өөрөө мөнгө олохоо бодно шүү дээ. Түүний араас ч ахлах нөгөө алмазтай загас ирээд яг авах гэж байтал нь Сеня Феди хоёр үрчирээд бас булаацтай тэгэлдэг ба. Энэ мөн хоёр хүүр бас олж олсон шинжтэй шүү. Гэвч бөө мөнгөний үнээр авсан ахлагч тэр өөрөө шүнжэнгөө алмазтай загасаа цэвэрлж гартал юу ч гарч ирсэнгүй. Их сансан газар 9 шүн хоосон онсон гэж. Ингээд аргаа орсон ахлах маань манай загаснуудыг мууны авчижгээд хуучин ресторан руугаа шүн усан хойно амар түлхүүр тааруулж ортол Сеня Феди хоёр бас загас цэвэрлэж сууж байдаг ба. Сеняч одоо ахлагтай хамт орж ирсэн Левог харангуудаа цочоод нүүрэн дундуур нь хусаад авва. Бүтэхгүй нэрээ. Энэхүү үзэг солигдоход Сеня Феди хоёр ч гэсэн мөн загаснаас алмаз усан тухайгаа ярьж хараад ахлах дахин Тимурыг шүн унтцсан амар зүудэлж байхад нуцтлаа шүү. Тинхүү Тимур цэрэнгүүд ахлагад хэлж байгаа. Өө ахлаганд минь би чамааг өчигдрийн загасыг хуучин гээд байхаар чинь өнөөдөр нөрөөгөөс шин загас өгсөн штэ. Гэт тэглээ. Өөрөөр хэлбэл нөгөө алмазтай загас биш үү? Тийм болохоор ахлагч Тимурээс яг нөгөө алмазтай загасаа авна гэж хэлээд гараад ивж байхдаа Шулаа, Денис, Саша бас Сашагийн нөхөр энтрийг олж харлаа. Тэгтэл Сашагийн нөхөр нь Денистэй зодтолтоод байж байдаг бөгөөд ахлах яг тэр үед нь очиж тэр хэдийг салгаад Макс ч Сашаг гэрт нь хөргөж өглөө. Яагаад тэнд байсан бэ гэдгийг дараа тайлбарлаж өгнө. Тэнхүү маргааш өдрөн ч болоход ахлах Тимурээс нөгөө загасаа аваад Сеня Феди хэд бөөндөө мөнгө хувааж авахар болчихв. Тэгсэн тэр өдрийн өөрөө ахлах маань олсон хэдэн алмазаа ломбарданд аваад очтол тэр алмазууд нь зүгээр л шил байж таарлаа. Учир нь Тимур загас нь муудах гэдэг харин зориуд дотор нь алмаз хийгээд ахлах руу шахсан байвал яах вэ? Айхтар гэж. За ахлахыг ингэж хөглөж байх хойгоор Макс зүгээр сууж чадсангүй. Сашаг ресторан дотор хормоо ингээд ирсэн өглөө нь Макс зүгээрээ чадлагүй Сашатай очиж уулзаад гар мараас нь барьж байгаад Викад азарчваа. Арчаагүй л дээ. Тэгээд түүнээсээ болоод Викад дахиад бөөн хэрүүл. Тинхүү тэр өрөөж Саша гэж зөвөн хүүхэн Максыг гэртээ унтж байхад нь залгаад Макс Миша согчоод машин барина гэд болдгүй. Чи ирээд тусаад өгөөч. Чамаас өөр асуухан алгаа. Би Монигийн энд байна гэд муухай хорчин юм хийж гарлаа. Гэтэл тэрэнд нь үгүйгээ дөрөн өсгтөө үгэлж чадлагүй Макс гэж нэг юм Викаг аргалахын тулд Денис Костио хоёртой хуйлдаж байгаад Костигийн хөл гимцэн шалтгаан гаргаж хуучин амраг Саша руугаа хар шөнөөр туслахаар гарлаа. Энэ нэг юм ер нь засрахгүй юм байна л дөө. Ингээд үзэг зөлөгтөхөд Костиогоор шалтгаалсан Макс Денисийг аваад Саша дээр явн очоод Сашагийн согтуу нөхөр Мишаг машиндаа суулгах гэд бөө юм боллоо. Сүүлдээ тэгээд Денис нөгөө юмтанд барьцалцаад аваад ашгүй ахлах Лево Сеня Феди тэр дөрөв гарч ирэн салгаж. За тэгээд Саша ч одоо Макстай хамт явахдаа Викагийн машинд нь уцаан гачгүй. Тэнхүү өглөө болоход Викач машин дотроос нэг уц дуурж явахыг болтол Макс гэж нэг юм Саша руу залгаж ивэл яах вэ? Тэгээд Викач дуудлагыг авахт Макс хариуд нь сайн уу Саша өчигдөр шөнө өстэй алаантай байлаа шүү гэсэн ярьж таарав. Үүнээс ч болж Вика бөөн ууруулад галтгоор орж ирээд Максыг алгадаж аваад алаантай шөнө байсан үү те гэд бөө юм боллоо. Мэдээч үү те. Үүний дараа Денис Максыг өмөрч тэр хоёрын хооронд юу ч болоогүй. Ахлах батлан гэд Викаг бүр алхах дээр явчаад юу усныг тайлбарлаж гарлаа. Гэсэн ч Вика юугээл үүнд нь уурн гараад тайвширч
дээ. Уг нь бол Викагийн зөвлөл байгаа л да. Ингээд орой болж Сашагийн хурим эхлэхэд Вика маань Саша дээр уцыг нь амарлаг бэлгийн харьцанганд хийж очсноо. Дараагийн удаа миний нөхрийг шүн өрөө дуудаж байгаа бол уцаа машинд битгий үлдэгрээ гэд амар хүүтэн инээмсэглээд уцыг нөхчв. Тинхүү түүний дараа уламжлалсоор шинэ бэрийг нуухаар олж Сашааг хөрөгчөнд оруулаад суулгачлаа. Тэгэд нөхөр нь олох ёстой юм уу хайшин Орсын уламжлалаа гэж. Ингээд түүний дараа Саша хөрөгчөнд сууж байхад Макс орж ирээд яриа хөдөж гарлаа. Энэ үеэр Сашач чамтай хахад бүх юм их амар байсан гэж хэлэхэд Макс хариуд нь тийм ээ бүх юм амар байсан гэж хэлснэгээ дараа шууд Сашатай үнсэлцэж өнгөлцөөд барилдаан гэхлүүлэх гээд өмдөө тайлаад байж хахад нь Вика ороод ирлээ. За одоо тэгээд дуус. Ийхүү нөхрөө араар нь тавих гэж байгааг харсан Викач боо юм болж Макс Вика хоёрын харилцаа албан ёсоор дуусаж Макс Денист ганцхан хусуулаад ав. Тэгснээс энэ бүхний дараа Вика дээр уучлалт гуйх гээд очдөг ба тэр үед нь Викач хам хувцыг нь чамдаант нь авуулаад гаргацсан байлаа хөө. Одоо хохин л гэхээс юу гэвтэй тийм үү? Ингээд ангийн төгсгөлд ч одоо Макс Санкт Петербург хот руу явдаг ба ахлах Костя Настя дээр гаргаж өгч байна шүү. Энэ үед ахлах Макс танд жилж байгаа. Макса би чам шиг байхдаа надаа цаг хугацаа их байгаа гэж боддог байсан. Гэсэн ч одоо бол надаа цаг үлдсэнгүү. Харин чамд бол байгаа. Тийм болохоор энэ цаг хугацаагаа бити баллаа тавьчаарай. Хэмээн хэлж Макс тутга бэлгэлээ. Ингэж Максын түүхч төр хугацаанд таагддаг ба нөгөө ухаарлын үгээ цаа чинь хэлж байна. Зарим хүмүүсгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй. Тэднийг алдах бодол нь хүртэл аимшигтай. Харин итгэл алдарсан тэр мөчөд тэд бидэнд юугаа өгсөн бэ гэхээс илүү юугаа авч явсан л тод мэдрэгдэг. Хэмээн хэллээ дээ. Ухааршгүй тэнэг шаар. За ингээд 13 дугаар эхлэхэд Макс албан ёсоор зайлж галтгоо цувралын маань паянч бараг 50% багаслаа. Ингэж эцэст нь дахиад л Максын чамин гой үгэнд хууртаж шаргалсан Вика маань хөөрхий хэдий дотор асар их гүнхтэй байсан ч тэрийг гадагшаа гарахгүй гээл үзээстэй байна. Гэсэн ч одоо рестораны хідмэн цөмөрөө мэдсэн болохоор бөөнөрөө муу Вика агчийг маань хараад өрөвдөөд л Настяч гэсэн юу юуны тухайн төрлөх усан нүдлээ хэлэх юм. Тэгсэн Вика агч маань хүмүүс бөөн гуниг болцсон байхад бүгдийг нь орж ажиллаа хий гэж ганц загнаад л намд харж байгаамаа. За энэ хооронд хорвоогийн нэг буцаж ирдэг жамын дагуу Катя эргэн аав дээрээ хурж ирлээ. Тэгээд уг нь аавынхаа шинээр ажилд орсон Аркабелины ресторанд ажилд орох гэтэл нь ахлах гэж нэг юм гүрээсээр байгаад ажил авсангүй. Тийм болохоор ч Катя шаранда Клод Мони руу Герман дээр удирдал Германч Катяг ахлах охин гэдгийг сонсоод жаахан эвгүй болсон ч дараа нь амар дуртай ажил авлаа. За энэхүү Сеньяч одоо Катя Германы дор ажилд орсон гэдгийг сонсоод ахлахад авчиад ховлоод хайчдаг ба. Үүнийг сонссон ахлах маань эхлээд даралтын эмээ зүрхнийхээ эмтэйгээ архиар даруулж уучаад Катя дээр очингуудаа энэ цирка зогсоо. Тэгэхээр хамт ажиллая гэд өөрөө эхэлж охиноо холдуулж ачаад ирснээр гүлэг боллоо. Тэгтэл яг ингэж ахлахыг маань шалдаа буусан байхыг харсан Германч гарч ирэнгүүтээ галтгоо анхаараарай. Өнөөдрөөс эхлээд Катя манай дэд ахлах болсон гэд бүр тушаал дэвшүүлээ ажиллаа. Одоо тэгэхээр нөгөө юун явах мав гонжин жоо голооны бас боллоо л доо. Энэ хоорондоор Викач ресторанда нэг амар сонин хүлэн авалт зохион байгуулгаар болчихв. Катяч аавтайгаа түр тар хийж байх зур Вика дээр нэг мангар баян мөнгөтэй ихж ирснэ. Манай Франц хоолны ариун тагшин ресторанд нохооны төрсөн өдөр тэмдэглэн баринд болоо явчлаа шүү газар маань гэж. Тэгээ яалтчгүй мөнгө төгрөгийг өгнө гэж байгаа болохоор Викач тэр хүлэн авалтыг нь хийхээр болоод Германд ороод хэллээ. Тэгсэн Германч Викаг одоо сингл болсон болохоор амар гоё хандаад гар хурууг нь барьж авч хүнсээ адил тэнэгтэж өглөө. Түүний дараа Германч одоо нохооны хүлэн авалт зохион байгуулах ажлыг Катяд өгч Катя, Сеня, Феди хоёр нохоон зориулсан махан биелүү их гэтэл муудаа дээрлэхүү гэчээр Сеняч тэр даалгаврыг нь Денис өгөөд наачв. Шаталсан бүтлэхүү тогтолцоо юм уу хаашийн. За үүний дараа үзэгсэлтэхэд Сеня дахин ахлах дээр очиод Катяг нохооны хүлэн авалт зохион байгуулах гэж тухай тагнуулын мэдээг дуулгалаа. Үүний дараа ахлах маань Катяг тэндээс гаргаж авахын тулд хор найруулж нөгөө нохооны хүлэн авалтыг нь муураар бөснөөлөх гэд янз янзын юм сэдэж гарав. Ер нь тэгээд энэ цувралын гол дүрүүдийн хамгийн том алдаа бол очиод юмаа хэлчихгүй янз янзын юм сэдэд явааддаг байгаа байхгүй юу. Ингээд хүлэн авалтч ном журмын дагуу эхлээд ресторанд баахан хоо цуглаад байж байтал ахлах маань дөрмийн дагуу тийшээгээ Сенягаар дамжуулж Катягийн нэртэй муур оруулахад нөгөө хүлэн авалч нь бөөн бужигнаан болоод таардаг юм багс тээ. Ийхүү тэгж бөөн бүдлээн болсны дараа Герман Катяг халж Викач тесрэхэд бэлэн болсон ба бие бариас тайлна. Гэтэл яг ийм хэцүү байхад нөгөө хүлэн авалт захиалсан их чинь би мөнгөө төлөхгүй танаахан миний нохооны төрсөн өдрийг үгүй чаялаа гэж гонжрлоо. Тэгтэл үүнээс нь болж Викач тесэрч удалгүй ресторанаараа нэг уйлаа майлаа болоход өнөө мөнгөтэй их чинь хэлж байгаа. Манай нөхөр ч гэсэн явдалтай байсан. Гэвч одоо үгсэн гэд нийлээд уйлж гарваа. Бүр л юу ч ирцэн байх шиг. Удаачгүй энэ хүлэлт нь уур хилэн болж тэн зогсож байсан ахлах руу чиглэж гардаг ба эцтэй. Ахлах маань бүх хүлэн авалтын тооцоог ихэр болчлоо. Ингээд ангийн төгсгөлд Вика маань дотроо хураад байсан бүх юмаа сайхан гаргаж Катяг буцаад ажилд нь оруулчихв. Ангийн төгсгөл Денис тэгж байна. За Денис одоо ухаарлыг айлтгах нь бурхан минь гэж. Ажиргалтай байна гэдэг нь өөрөө маш хэцүү. Гэвч түүнээс хэцүү тэр мэдрэмжийг хадгалж үлдэх хэмээн хэлв. Үүний дараа муу ахлах маань Катятай эвлэрдэг ба түүний дараач бид өдөр тутмын энгийн зүйлсийг мэдэрч баярлсаар л байдаг. Гэхдээ хамгийн энгийн зүйлс нь хамгийн үнцэнтэй байдгийг үргэлж ухаардаггүй хэмээн хэллээ. Та хүн ч гэсэн манай сугаас киногоо үзэж байгаа бол хамгийн үнцэнтэй юм нь subscribe дарахаа мартаагүй үсттэй. Ийхүү 14 дугаар анги эхлэхдээ дахиад бүх юмны хөл толгой нь олдсонгүй. Галдгоонд Катя маань жинхэнэ аавын охин гэдгээ үзүүлж Сеня, Феди хоёрыг хяргч гайл зогсож байлаа. Тэгтэл тэр үеэр галдгооноос хүнс дутаж байгаа Катя анзаардаг ба яг хэргийн эзэн Сеня дээр очиод манай хүнс алга болоод байх юм. Яйтай вэз гэж хэлэхэд нь Сеня шууд хэлж байгаа. Тэр Денис сижигтэй дээ энэ тэргээд өөрийнхөө хэргийг айтайхан зайлуулж энэ тэр. Түнтэй зэрэгцээд энэ анги дээрч Герман Вика руу итгэлээ дайрлаж гисэн боловч Вика маань зартай блоклогч тул бэлгэлэх гэж байсан цэцгийг нь авахгүй гэж тэглээ шүү. Герман минь дээ. Олон ч хүн оролцсон доо хөө. Гэхдээ нэг нь л амжилтанд хүрсэн байдаг юм. Тэгсэн ч Герман бууж
хөшинж юу н үзүүлсэнгүй. Энэ харваачи муу ирэлтэй. Үүнтэй зэрэгцэд ахлахын маань төрсөн өдөр тохиож 50 хүрсэн ч ухаажаагүй гэдгээ тэмдэглээд байгаа юм уу да. Тиймгүй орой болж ахлагч Аркабалинад төрсөн өдрөө хийх гэж байтал шинэ эзэн нь аратан арслан ирвсэн зориулан хүлээн авалтын. За тэгээд тэрнийхээ буйнд татрын хөнгөлт давна гэд нэг юм ярьж гарваа. Тийм болохоор ахлагч аргаа бараад Клод Монет дээр хийхээр болчлоо шүү. Гэсэн ч Герман гэж новш ахлахын төрсөн өдрийн баярыг боснуулахаар хүн амьтанд мөнгө өгөнгүүтээ зориуд хулган энтер олцсон болгоод рестораныг хаалгачлаа. Айхтар гэж. Үүнтэй зэрэгцээд Катяш Денисийг сэжиглэж гисэн тул алхан болгоныг нь мөрдөж эхэллээ. Түүнийг нь ч Денис анзаарчаад Сеня Феди хоёр дээр очиод асуудал нөгөө хоёр нь хэлж байгаа. Катяш нь чамтай барилдах гээд байгаа байхгүй юу? Цаа чинь энтгийн баг бүгдэнтэй гэж мэгээд алж өглөө. Яалтчгүй зэвүүн хоёр новшил доо. Зэнхүү үйл явдлын явсаар орой болоход ахлагт маань төрсөн өдрөө тэмдэглэх газар олоогүй тул нөгөө ирвснүүдтэй чинь хамт тэмдэглэхээр болоод даачлаа. Үүнтэй зэрэгцээд Герман ч одоо ресторан хаагдсан тул өнөө өрөө Виката хурган болзоо маягийн хийхээр хоёр хүн авч үлддэг ба тэр нь Денис Катя ирж байх шүү юу те. Гэхдээ ийм болзоо маягийн хийж байгаагийн гол учир нь Герман ч өдөр нь Федиагаас ахлахад өгөх гэж байсан эмэгтэй хүний Viagra буюу барилдааны юм олоод авсан юм байна шүү дээ. Тэгээд тэрийгэ Викад өгөх гэж чичрээстэй. Тиймхүү орой болоход ирвснүүтэй хамт баяраа тэмдэглэж буй ахлах маань зочноо хүлээн аваад байлаа. Гэвч удалгүй Федиа Сеньо хоёр төрсөн өдрийн баяр дээр бижээж хоорондоо бөөн зодон хийж хаяад Аркабелинагаас хөөгдөө хийчлаа. Тэр үеэрч Герман Викаг яг өрөө давчиртал Вика алдарт блоко хийж Германыг байхгүй болгоо. Дээрэс нь Катя ч одоо Денсийг агуулгаас юм авч байхад нь хулгай хайж өгнө гэж бодоод ороод ирдэг ба. Сеня Феди хоёрын хэлсэн юмнуудыг бие биедээ хэлж байгаад өөрсдөө тархитуулсан гэдгийг нь ойлгож авч байгаа юм. Баазрон гэж. Инхүү Аркабелинагаас хөөгдсөн ахлах тэр хэдийгч Вика Клод Монет оруулж ирэхэд Герман гэж нэг юм ихэндээ шазуур 100 хүлээн авсан сүүлдээ тэгээд Викаг хараад овоо зөөлөр мөр боллоо. Тинхүү манай эдэж бөөндөө Германы барилдааны эмтэй дарсыг ууж гардаг ба Вика ганцаараа уусангүй. Ингээд өглөө болоход Герман Айнуратай, Денис Катятай ахлах маань бүр зөөгч Эватай барилдаан хийцэн хэвтэж байлаа. Тэнгэр урхан минь нүдэ харин усаар угаах хэрэгтэй. Та бүхэн яг одоо задлан цагийн минь сайт руу ороод та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу. Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа задлан цагийн минь вебсайтаар орж хүлээн аваарай. За энэ 15 дугаар анги эхлэхэд барилдааны өмнөөс болж талд баахан барилдаан гэсэн манай эдэж өглөөс ирээд хажуудаа хөвтөж байгаа хүмүүсээ хараад бөөн паник. Гэвч өнгөрсөн шөнийг галтгооны дэд ахлах Катятай өнгөрүүлсэн Денсийн хувьд бол харин эсэргээрээ бөөн баяраа. Тэгсэн ч удалгүй Катяс эрэхтэй өнгөрсөн шөнийн үүлэн борооны явдлыг тэр чинь юу ч биш байсан. Зүгээр л нэг удаагийн явдал гэд хөөхий Денсийн зүрх сэтгэлийг хутгаараа сийчж өглөө. За энэ хооронд ахлах маань ч гэсэн Эва гэж жаахан охинтой юу яасандаа бантаад нүүр их газар байдаггүй хөөхий. Эва болохоор ахлахтаа юу яасныгаа нэг их юм тоосон шинжгүй бүр өглөө болсноо. Левагийн ээж ахлах энтерт өглөөний цай бэлтэж өгөөч байх шиг бүр тэр үед нь ахлах маань өнгөрсөн шөнд ямархуу бузар үлдснэ. Левагийн ээжд мэддэгдүүлэхгүй гэсэндээ Лева одоо ойлоо хоцорлоо энтер гэд худлаач юм шиг үнэн юм шиг гэс яриад Лева хоёрыг аваад гараад явлаа. Одоо яанам бэ Виктор Петрович минь. Ингээд ажиллаа явах замдаа ахлах Леватай өнгөрсөн шөний хэрэг явдлын талаар ярилцаж харахад Лева нэг сүрхий юм мэддэг юм шиг хэлж байгаа. Ахлахаа одоогийн залуучууд хөгшин байна уу залуу байна уу тоохгүй. Тэд нар чинь барилдааныг шүдэ угааж байгаа юм шиг л хийждэг гэд бүлт үсэрлээ. Түүний дараа ч ахлах маань ажил дээр ирчээд байж байтал Эва хурч ирээд өнгөрсөн шөний явдлын талаар асууж харахад ахлах маань аваачаа тэнхтэд тэр чинь юу ч байгаагүй зүгээр л шүд угаасан юм тэр гэж байна. Левагийн үгийг авчиж тэнхтэд хэлчихв. За ингэж Эвагийн уурыг хүргэж хайсан ахлах маань ч дараа нь Катяг Эватай ярилцаа зогсож байгааг нь харчаад сүнсэн зайлах шиг болоод очиж яриаг нь сонстол. Эва маань хөгшин хүнтэй юу яаснаа жаахан тойрогоор хэлээд хайцсан байлаа. Улаан төг гэж. Түүний дараа ч ахлах хэлж байгаа. Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу гэд асуухт нь Эва хариудна. Би зүгээр л тань талтай байж болохгүй юу гэд асуухт нь ахлагч. За би Катяд хэлээдээ гэд яваад өглөө. Юунд ч орооцолчвоо ахлах минь. Үүний дараа ч ахлах маань Катятай удахгүй хийх гэж байгаа молекул галтгооны шовны бэлтгэлийн үеэр нь очиод бүх хэлэх гэж байтал нь Катя урдаас шууд ингэж байгаа. Эва өнгөрсөн шөнө нэг хөгшин гаж донтонтой байсан гэсэн гэж мэгээд ахлахын сэтгэл санааг бүр үүмлээ хийчлаа. Үүний дараа ч ахлах маань иргэн Левагийн дэртэл Эва дахиад л ирсэн бөөн хоол моол хийцэн сууж байлаа. Тэгтэл үүнийг Левагийн ээж буруугаар ойлгоод Эваг болохоор Левагийн найз охин гэж ойлгоод амар баярлаа сүйд болоод сууж байлаа. Буурхан минь гэж энхүү ахлагч тэр өөрөө Катягийн шовн дээр очсон байж байтал гэнт гаднаас баахан цагдаас сэргийлэх тусгаагийнхан ирээд боо юм боллоо. Харин яагаад тэгсэн бэ гэж юу? За ангийн ихэнд Катятай юу яасан Денс маань өдөр нь ажил дээрээ очиод Катятай уг нь их
гоё байх гэсэн боловч Катя хөөрхий Дэнсийг бүр учир зүггүй блоклоод хайсан. Бүр ямар сайнтай Катяч Дэнсийг зайлуулахын тулд зааланд очингуудаа Настягийн үйлчлүүлэгчид өгөх гэж байсан мөнгнөөс нёгийг авч дээр нь болцоонд явах тасалбар гэж бичингүүтээ Дэнст ингэж хэлсэн байгаа. За чи хоёр учрах ёстой бол хувь тавилан мэдг гээд цааш нөгөө явуулчваа. Хэрв Дэнс буцаад тэр мөнгийг олж чадвал Катятэй болцох юм уу да хаашийн. Тэгж байтал Катягийн шоун дээр бүр маш чухал барьцлуулагчаар нь Сеня Феди 2 гэж өөрөөс юм тоглоо хийсэн байлаа. Тинхүү Катяч яага мэдгүй байж Дэнс тэр үед нь гарч ирээд Катя тусгаар болдог ба. Угийн бүтлгүй учраас Катягийн нөгөө барьцлуулагчийг авч явах гээд байж байхдаа цагдаа нарт сэжиглүүлээд нөгөөд нь явахдаа хар тамхи гэж харагдуулаад тим юм зүйл болоод алж өглөө. Удалгүй нөгөө ерөнч Дэнсийг барьж аваад байцаадаг ба удалгүй тавиад явуулчих. Учир нь үүр уурхайг нь олон ч гинөө бас тэнгэрийн ярьж гарваа. Ингээд тэр орой Катя шоугоо хийж явахт нөгөө хоёр дүв цагдаанд нь орж ирээд хамаг юмыг нь самсаж ахлагын таньдаг хурандаа найзсан тэнд байснаар ахлагч алив тамхилыг гэж гараад хамаг учрыг нь тайлбарлаж өглөө. Ингээд ангийн төгсгөл Дэнс дахин Катятай уулзсан ч Катя хэлж байгаа. Чи зайл гэдгийг юуг нь ойлгохгүй байна гэд уурлаад явчихв. Харин ахлах Эвийг салахгүй байхаар нь мөнгө санд болоход Эвач надад мөнгө хэрэггүй гэд нөгөө мөнгийг нь ахлахын урдаас цацаад яваад өглөө. Ангийн төгсгөлд ч Дэнс хэлж байгаа. Би бодохдоо ирчүүдийн хамгийн том асуудал бол эмэгтэйчүүд яг юу хүсдгийг нь ойлгохгүй явдал. Эсвэл магадгүй тэд зүгээр л бидний сэтгэлийг тарчлахтаа дуртай ч юм шиг хэмээн хэллээ. Гэхдээ бас үнний ортол хал та. Энэхүү 16 дугаар анги эхлэхэд Катяг зайлгээд байгаа ч Дэнс маань түнд нь түртлэхгүй Катяг өөрийн болох ажилдаа ханцуу шамдан зүтгэсээр л. Гэсэн ч Катя маань Дэнст ерөөсөө нүүр өгдөггүй ба сүултээ өөрөөсөө олдуулахын тулд ахлахаар шалтгаглаж Дэнс би чамд уган сайн л та. Гэвч чи эхлээд манай аавс зөвшөөрөл авах хэрэгтэй гэд айгүй айтайхан хэллээ шүү. За ингээд үүнийг сонсон Дэнс ч асуудалгүй хэмээн халахтай болцоор боллоо. Энэ хооронд Лео маань ээжийнхээ төрсөн өдрөөр гэр бүлийнхээ дээр үе шатсан байшингийн шүдэнзээр хийсэн байдаг ба тэрийг ахлахын өрөөнд оруулаад тавьчихв. Гэсэн ч яг үүнийг дараа ахлах маань тамхи асаах гээд гал хайж явах явцдаа Леогийн шүдэнцэн байшингаас нэгийг нь аваад асаасан биш байшингийн тэр чигээр нь шатаа хийчлаа. Бүр нэг бүтэхгүй юм да. Үүний дараа ахлагч Леогийн шинэ байшинг барих гээд үүл там үзэж байж байтал гаднаас Дэнс орж ирээд Виктор Петрович би танаас нэг юм асуух гэдэг. Би таны охиндөө болцоолох уу хэмээн илүү дуугүй эр хүн шиг сайхан асуугаад аль эдийн Катятай хуйлдсан байсан ахлагч Дэнс аль болох хүн цорилгч холдуулах гэсэндээ шүдэнзээр Леогийн байшинг барих даалгаврыг өглөө. Айхтар гэж. Үүнтэй зэрэгцээд шинээр дарс амтлагч болсон костюм нь нэг үйлчлүүлэгчид үнтэй дарс шахах гэж байгаа балрангаа алтлаа. Тийм болохоор ч Настя Костёг дарс амтлагчийн сургалтанд бүртгүүлтэл Костё гэж нэг мочонгуудаа дарс амтлах биш дарсаа уусаар гад архичин болонгаа алдаад төгсөв. Бүгдэхгүй. Ресторанч Вика нэгэн хүлэн авалт зохион байгуулах болсон ч Дима аваачаад нэг юмнаас харшлаад нүрээр нь дүр юм дүүрсэн байвал яах вэ? Тэгээд хүлэн авалт жаахан болохгүй дэшээ хандхад Германч Викад худлаа тал засахын тулд хідүүлээ багт цэнгүн хийгээ Димаг маань Даракула антер болох хайчваа. Халдсан Даракула шүү дээ. Ийхүү хүлэн авалт болох өдөрч Дэнис ахлахад шүдэнзэр хийсэн байшингаа авч өглөө. Ингэж Дэнис ч ахлахын нөгөө зайлуулах ёстой хүн хэцүү даалгаврыг биелүүлчихдэг ба. Ахлагч дараагийн даалгаврыг өгөхдөө Дэнис ингэж байгаа. Надаа Нагевигийн гутлыг авээд ир гэд нөгөө амар гүнтэй гайхуулаад байсан гутлыг нь хулгайлах даалгавар өгчвөө. За энэхүү ресторантч орой болоход Настигаас эрүүний шүл ууж ухаацсан Костё архинаас гарчаад байж байжлаа. Викач хүлэн авалтан зориулж Димаг бүр ав сентрээс гаргахаар болоод байж. Гэсэн ч Дима маань хөр харшлын им ууж байгаагаасаа болоод авсан дотроо унтцсан байхад нь Герман Викатай хойлохна үлдэхийн тулд Димаг авсанд нь түгжээд доошоо агуулгаар оруулчлаа. Яаж байгаа юм бол тоо. Харин яг энэ үеэр нь Дэнс галтгоонд явж таардаг ба Димагийн гутал хэвтэж байгааг хараад шууд ахлах дээр авчиж өглөө шүү. Базар дээр гэж. Тэгсэн ч тэр үед нь ахлах Дэнс дахиад хэлж байгаа. Би зүгээр чамаар тоглож байсан юм аа. Катя хинтээ үерхэхээ өөрөө мэднэ шүү дээ гэд Дэнст үннийг нь хэлж байгаа юм чинь. Хөөрхий дөө. Түүний араас ч ахлах Дэнст чи нэг хүмүүс Катяд Шанхай явах тасбар аваад өгсөн бол цаа чинь өөрөөр хүлээж авах байсан да гэж хэлв. Мяд компани 7 сарын 20-оос эхлээд Шанхай хот руу 7 болгоны лав бим гарагт шууд нислэг хийгэр болсон байна лээ. Тийм болохоор чи надтай ирж уулзж байхаар шууд Катятэй хамт Шанхай нисээр аялд авч яваад сайхан баярлал та. Тэгвэл манай охин чамайг тоож магадгүй шүү гэж хэллээ. Үүний дараа ч авсан дотор төгжигдэн зэрсэн Димач бөөн паникнд орж орж чарлаад л арай ч галхоонд ирлээ. Дима маань нэг тийм давчуу орчноос айх өвчтэй юм шиг байгаа мó зайлвал. Тэгээ буцаж орохгүй гэж бөө юм болоход Викач арай ч аргалж байгаад буцаад авсанд нь оруулаад заал руу гаргахтал Настя Костёг дахиад уугаад байгаа гэж бодсондоо зүрж уугаад нилээн халдсан явж байлаа. Ийхүү удалгүй Настяч говьэ дунахт нь Диматай авсыг өргөж явсан Костё Настяг тосон авахаар явахт нь Диматай авс ширэн дээр унаа тэгээ бүр шатаад эхэллээ. Хайрхан минь гэж. Үүний дараа Димач бөөн ууруулж Викаг халны нэтэрээ болоход Германч энэ миний санаа байсан энэ гэж Викагаас оноо авах гэж үзэхдээ Димач Викаг халахаа болоод цалингийн талаар нь торгуул тавилаа. Тинхүү ангийн төгсгөлд Катя туслахныхаа дараа ахлагч Катятай уулзахдаа Дэнсийг жаахан магтмаар айдваа. Үүний дараа ахлагч Димагийн гутлаар нь 100 шиж тоглоод байж тал гаднаас нь Эва орж ирээд ахлагт хэлж байгаа. Би жирэмсэн босон хэмээн хэллээ. Бурханд ингэр минь. Ангийн төгсгөлд энэхүү явдлуудаас бөн ухаацсан манай эдэч хэлж байгаа. Заримдаа бид сэтгэл хөдлөлтөө хэд автнаас болж хэн нэгэн биднийг удирдах байгааг анзаардаггүй. Эсвэл өөрөө ч мэдлгүй хүний утсан хүүхэлтэй шиг удирдагдаж эхэлдэг. Гэхдээ хүүхэлтэй ба тоглогч хоёр хоорондоо холбоотой.
аль нь ч утсыг татах чадвартай хэмээн хэллээ. 17 дугаар анги. Ингээд айлын эрэх тунган охиныг жирэмсэн болгож хайснаа мэдсэн дараагаар хөөрхийн ахлахын нүдний урдуур нь бүр хамаг амьдрал нь урсан одлоо. Тэгсэн түүний араас Вика орж ирээд "Вити яхаа би жирэмсэн болчлоо" гэд ороод ирлээ яах вэ? Бүр араас нь аюунаараа ч гэсэн гидсэн эсрэг одрлээ. Базар он гэж. Тэгтэл ашгүй энэ бүхэн чинь ахлахын хар дарсан зүүд байлаа. Ингээд ахлагч ашгүй зүүд байж гэд хэвдэж байтал Гевигийн ээж орж ирээд "Би жирэмсэн болсон" гэхэд ахлах эцэст нь нэг юм давхар зүүднээсээс ирлээ. Интерстеллар байгаа шүү дээ. Айхтар гэж. Ингээд үзэг солигтоод ахлах маань юун түрүүнд юмыг яаж мэдхүүгээд Эваг имлэг тавиачаад яохот харавтал Эваш нэрнгээсээ жирэмсэн байж тарва хөөрхий. Тэнгүү ахлагч одоо энэ хүү хүнд мэдээг сонсоод яа идэгээ гараа хөвтөл Эв чинь үнэндээ Ёхоны эмчтэй хуйлдаад ахлагыг дагстаа хийсэн байвал яах вэ? Эмхтэй хүмүүс чинь юм аюултай. За тэгж муу ахлагыг маань буулгаж авсны дараа Эвч ахлагтай болзонгуудаа ажилтайгаа ойрхон бүр байр мишээ аваад өг гэд муу ахлагыг маань бүр шуугур дэдий болох гэд үзлээ. Энэ хүү үзэг солигтод ахлах маань Эвгийн үслэр өөрт нь ажилтай нь ойрхон хотын төвд аятайхан байр хөсөж өгөөд ирээдүйн хүүхэдтэй хэрэнтэл хөрөнгө оруулаастай. Уг нь ахлах ихэндээ ч тухайн үедээ ер нь аль болохоор нууцлах гэж үтсэн боловч эцэстээ дөрмийн дагуу Катяд баригдаж таран шүтээ. Тэнгүү ахлагч одоо Эвад байрыг нь үзүүлчихэд ажил дээрээ хацууг ирэхэд Катя Эвийг жирэмсэн болсон тухай сонс бөгөөд Катя ч аавыгаа хэлж байгаа. Та өөрийнхөө хоёр охиныг орхисонд багдаа юу өнтер гэж сайхан загнаж өглөө. Одоо яа их вэ те. Ингэж муу том охиноосоо эрүүний шүл амсны дараа ч муу ахлах маань жаахан ухаацсан юм уу яасан. Тэр өөрөө хүүхдээ дахиад эцэггүй өсөхгүй гингүүтээ Эваг гуух гэд бэлдэж байваа. Тэгтэл яг тэр үед нь Эвач гаднаас нөгөө Эхоныхоо эмчтэй барилдах гэд ороод ирэхэд нь ахлагч бөөн гайхалуулж муу Эхоны эмчийг чинь дарамтлж байгааг Эваг жирэмсэн биш гэж мэдээд ашгүй хонгоны махан тавираад явлаа шүү. Энэ хойгоор Катя маань ааваасаа гадна бөөн асуудал тавьж байлаа. Энэ явдлаас нэг өдрийн өмнө Катя маань сургуульд байхдаа байн өрсөлдөг байсан найзтайгаа тааржээ. Энэ үед ч нөгөө өрсөлдөгч нь Катяд хүн амтнтай суух гэж байгаа энэ гайхуулж гарахад нь Катя ч одоо мөчөөгөө гүйлгүү. "Өө би ч гэсэн хүнтэй суусаа" гэж хэлсэн. Нөгөө өрсөлдөгч нь маргааш өрөөнд Катягийн байхгүй нөхөртэй хамт хоолнд ороор болчихгоо. Ингээд Катяч нэг өдрийн дотор нөхөртэй болох ёстой болоход галтгоондоо ороод олигтой нөхөр болчихгүй хайж гарав. Тэгтэл галтгоон дотор Лё, Сеня гэх мэтийн үнэн үл бүтэх нөхдүүд байсан тул Катяч харж байгаад арай гайгүйгээр нь муу Денисийг нэг өрөөнд турш нөхрөө болохоор боллоо шүү. Голсон юм голдорноо гэж. За энэ хүү болцоод өдөр болоход Катяч найзуудтайгаа өөрийнхөө ресторанд хооллохоор болгоод Денисийг рестораны анхлахад тоглуулахар боллоо. Учир нь Герман чинь Викатай хамт театр руу жүжигэнд явах гэж байгаа юм л да. Айхтар гэж. Ингээд өрсөлдөгчтэй хийх оройн зог эхлэхэд уг нь юмс том дайжгүй явж байлаа. Гэтэл яг тэр үед нь Дима гэж нэг юм хүүхэн дагуулж ирж шавар хаагаад Денсээр баахан төгөлдөр хур тоглож харахад эцэст нь Димач Катя Денс хоёрыг барьж өгөөд алж хаялаа. Одоо яа их вэ? Катя зүгээр л үнэ хэлчих газар тэгж байгаад бас яг л аав юм да. Дийнхүү тэр өөрөө Катяч өрсөлдөгчдөө ялгцсандаа жаахан гутрахад Денс төгөлдөр хур тоглож дуудуулж өгч байгаад айтайхан паналтж гарлаа шүү. Эргүний 13 мэхээ гэж. Ингэж Денсийг овоо тоомоор айдсны дараа Катя Денс хоёрч гарах гээд байж байхдаа Вика Герман хоёртой таарч байгаамаа. Герман чинь өнгөрсөн анги дээр Викаг ажилдаа үдлээсний хариуд нь Викаг болзоонд авч явсан юм байна л та. Ингээд ангийн төгсгөлд Катя Денс хоёрч хурган болзоонд явж байхдаа Денс Катягийн нөгөө болзооны тасалбар гэж бичсэн мөнгийг нь хариултаар авчдаг ба. Мань хоёрч үнсэлцэж өнгөлцөөд жанжин болж эхэллээ. Тинхүү манайд энэ баянгуудын дараа бидэнд ингэж хэлж байгаа юм. Хайр бол дайн. Заримдаа санаатай ярагдаж, зарим нь ухарч шархаа идгээд. Харин зарим нь гол бэрхшээлээ давж жинхэнэ тулаанаа дөнгөж эхлүүлдэг хэмээн хэлв. За тинхүү болзооны тасалбарыг олон авсны дараагаар Денис мэнч тэр шүн дахин Катятай үнэн гал барилдаан гэж ямар сайндаа тэр хоёрын барилдааныг сонссон Сеняч ихнэртэйгээ барилдаан хийвдэг бүр. Манай киноч сайхан барилдаад явчихдаг л да. Гэсэн ч амьдрал дээр уг нь сайхан хосууд боловч ажил дээр Катя чинь Денсийн дарга тул ажил дээр ирсэн хойно Катяч Денс бүр нүүр өгүүлгүй хар яар харьцаастай. Эмэгтэй хүнийг ойлгох ухаан угаасаа хэцүүлтэй. Энэ хойгоор Сеня Феди хоёр чинь тэнэг бичлэг хийсэн тэрийгэ үзэж байх цуур Германы нэг сонин бичлэг олж үзвэ. Тэр бичлэг дээр нь Герман бүр нэг гарыг завс нүдэж байна. Үүний дараа Сеня Феди хоёр Германы бичлэг шууд ахлагад авчиж үзүүлдэг ба. Ахлагч бичлэгэн дээр байсан нэг тогоочийг танингуудаа шууд залгаад юу болсон тухай асууж гарлаа. Манай хайрт ахлах Герман Михайлович чинь 3 жилийн өмнө Латвийн нийслэлд Ригад ажилладаг байж л дээ. Тэр үедээ нэг царайлаг зөөгчийг найрах гээд байж үтлээ. Нэг нөхөр ороод ирсэнд нь Герман бөөн ууруулж нөгөө гарыг нүдцэн байлаа. Амар насан. Тинхүү үзэг зөвлөгтөд ахлагч гадаа зогсож байтал Герман Вика хоёрч амар ангалцаад хүрээд ирдэг ба. Тэр үед нь ч ахлах Вика Германыг уг нь сануулах гэж үтсэн ч Вика ахлахын үгийг ноховцсон чинь тоосонгүй. Түүний дараа ч ахлах маань аргаа бараад Дима дээр очиж хэлтэл Дима бүгдийг нь мэдэж байгаа хэрнээ бас ахлахыг тоосонгүй. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд ч ахлах Сеня Феди 3 чинь юу хийх үү гэж байж байтал гэнт Сеня чинь Германыг байн эм ууж үйдэг санаа тэрийг нь юу болохыг олж мэдгэр болов. Тинхүү үзэг зөвлөгтөд ч Сеня Феди 2 хороо найруулж байгаад Германы эмийг аваад Феди утал тэр нь бүр амар хүчтэй мансруулдаг юм болж таарлаа шүү. Тэгэхээр Герман чинь баг галзуу амтан байсан юм шүү дээ. Үүнтэй зэрэгцээд Викад аюунаараа ирээд 16 дугаар анги дээр Димаг агуулах руу австай оруулж Викаг халуулангаа алдсан хүн үндэ Герман байсныг хэлцдэг ба. Үүний дараа ч ахлахын өгшөө авах төлөвлөгөөнд Вика нэгтлээ. За ингэж өмнө учир начрыг ойлгосны дараа ахлах маань Германыг өрхөнд оруулахар шийдэж эхлээд Викагаар өргөдүүлэхар боллоо. Үүний дагуу ч эхлээд Вика Герман дээр очиод орой манад оройн хоол идэв энэ басны дараагаар Сеня Феди 2 Германы уудаг эмийг айтайхан солио тавив. Тинхүү орой болоход ч ахлах Германы нервээр нэг сайхан наадаж өгч байгаамаа. Түүн дээр нь Викагийн дуртай дарсыг нь зөрүү цавдаж онгойлгох гэж уурыг нь бараад дараа нь амар халуун ногоотой хоол идүүлээр бүр амар юм дараас нь оруулаад идэг насаа. Ингээд эцэст нь Герман яг Викатай барилдах гээд ирэхэд нь ахлах Герман руу залгаж Димагийн киноны хэсгээр тархитаж байгаад ид халуун барилдаанаас нь салгаад наачваа. За ингээд эмн байхгүй. Инэрж авахт нь гарч ирэх төгсөн Герман ч ажил дээр очиод Диматай болцох гээд явж байтал Викач гаднаас орж ирээд энэ хоёр яг барилдах гээд эхэллээ шүү озрмаа. Тэгсэн ч яг энэ үеэр нөгөө
нөгөө бичлэгэн дээр зодолт гараа орж ирэхэд нь Германы дотор хүлээсэн тайлагдаад нөгөө гарыг хоёртоо очиод нүдэ хийчихв. Энэхүү ангийн төгсгөлд ч ахлах Германыг нөгөө залууг дахин зодж буй бичлэгээр нь дарамтлж хайсны дараа Герман ч ажлаасаа гарч ахлахын бүкснээс нэг өргөсөн сугарлаа. Одоо дараагийн 100 өргөсөө яах юм бол доо хөө. Энэ агуур Катя Денис хорж аятайхан учраа олцож хайр дурлалын гал бадмалж эхлэв. Ангийн төгсгөлд ч бөөн паянг туулж ухаалаг үгс хэлдэгч хизээч ухаардгүй манай дахин ингэж байна. Заримдаа үнд хүрэхэд баг зэрэг худал хэрэгтэй. Гэхдээ худал бүхнийг улам хүндрүүлдэг. Харин үнэнд үнж байх чаддаг хүмүүс л хамгийн ухаалаг хэмээн хэлв. 19 дүгээр анги. За энэхүү Германы хөөж гарсны дараа Дима маань дахиад л ахлах тоогоочгүй шар махтагаа хатаастай. Гэхдээ бас энэ асуудлаа манай хүн чинь шийдэл болохоор үзэж ресторанда шилдэг ахлах тоогооч шалгуулж авахтаа зэрэгцэд хоолны шоу хийхээр болцсон байвал яах вэ? Суусан газраас шороо атах гээд байгаа юм уу да. Энэ хооронд Денс Катя хоёрын хооронд ассан гал улам бадамсаар одоо бүр хамт ондог болжээ. Хэдий бол нулимстэй дэрхүүтэн орон дээр унтах байтэ. Гэсэн ч жаргал давхын зовлон гिचээр Денс мөн шаарчин Катятэй хамт унтаж үж харт дарж мараа тэнхтэж өглөө. Зүгээр хүртэл унтаж чадгүй бүр ямар бүтлгүй хар шаар вэ. За энэ хооронд манай идэж ахлахад Клод Моны дотор болж өвшин содонг Сеня Федиал юу тэр ид чинь яриад өвчтөл Дима гарч ирээд ахлахад хэлж байгаа. Чи сансныг чирэггүй. Би чамайг 5 жил твцсэн. Чиний сахлыг харахыг хүсэхгүй байна. Би чиний хоолыг үнэрлээд л мэднэ энтергээ зүгээр зогсож байхдаа хүнийг өдөд өгдөг насаа. За үүний дараа ажил дээр ирсэн Денис чамт олондоо зүүдээ ярьж байгаа чоолуулж гарлаа. Гэвч үүний дараа манай хүнийг юм зөгөөд явж байгаа хооронд нь Вика хурч ирээд ингэж байгаа. Чиний зүүд бол байгаа юм алтгаас айсан айц юм шүү дээ энтергээ хөөхөн зүүдний тайлал явж гарлаа. Эвэдээ Максаас хойш их юм үзэж байгаа да. За ингэж Вика ч зөвлөгөө өгсөн тэр чинь Денис чинь Викагийн өрөөнд тавилга зөөж өгөх гэж орохдоо барилдаан хийж өгөх зүтлүүл яах вэ? Ёстой нэрэ бүтлгүй хар шаар юм да. Ингээд өглөө Димач албан ёсоор шоугоо эхлүүлж баахан тоогооч шалгаруулад алж өгч байна. Тэр дунд нь Сеня, Лео өдөрч явж байх шиг. Ингээд удалгүй манай ахлахын X Елена хурч ирээд тэмцээнд оролцоход Дима Елена эгчийг мань өчггүй хасаж хаян ахлахын шал дургууг нь хүрээ хийчихваа. Улаан туг гэж. Ингээд ахлах маань үүний дараа Димагийн шоун дээр өөрийнх нь өмнө идэж байгаагүй шал өөр хоол хийж орж ирээд Димаг ёстой нокаутанд хийж шоу дээр өөрийг нь доромжилж гарваа. Хэдийн үнээс нь болоод Дима ахлахыг хасуулах гэж үтсэн шоуны продюсер үлдэн гэж зүтгэснээр ахлах шоудаа тэнцэж 20 дугаар шатанд орохоор болчихв. Харин энэ зур Денисийн урд чөний нойтон зүуд нь жигнэсээ биелж эхэлдэг ба Вика ч нэрснээ Денисийг дуудлаа шүү. Юу болоод байна? Ингээд Денис ч Викагийн өрөөнд орж ирэхэд Вика яг Денисийн зүүдэн дээр шиг гадуур хувцас тайлаад эхэлдэг ба энийг хараад айсан Денис Викаг цаашаа вэ гэж энэ төр маялж байгаа салгалаа цонхоор унчваа. Энэ хүрт нэрэл жилийн засал номыг нь хийлэхгүй сүүлдээ үхэж далд орхон л дээ. Ингээд ангийн төгсгөл Денис жимлэг түргэгдэг ба ахлах маань Эленад өөрийнх нь ахлах тоогоочийн ажлыг буцааж өгөөд өөрөө ажилласаа гарлаа хөрх юм. Ангийн төгсгөлд ч манай айд хэлж байгаа. Аз жаргал хүрэх замд бид өдөр бүр ямар нэгэн зүйлийг золиослдог. Зарим нь айцаа, зарим нь эрхчлөгөө, зарим нь өөрийгөө. Гэвч хамгийн чухал нь тэр зүйлээс хин нэгэн өвдөлт өгсөн ч биднийг аз жаргалтай болгодог бол бид тэр өвдөлтийг даах чадвартай байдаг. Энэхүү 4-р бүлгийн төсгөлийн эхлэхэд Димагийн нөгөө балан ахлах тоогооч шалгаруулдаг шоуны 2-р бүлгийг хэлчихэж Димач ахлах хоёр бөөн алаантай. Яг л архичин баавгай халдсан ч хоёр шиг. Энэ зур Денс гэж тэр нэг юм Викатай барилдаан хийх гэж байна гэж нойтон зүйдээ костчод хэлж байгаад Катяд азартаад бөөн хэрүүл болж гарваа. Угаасаа тэгээ зүуд мүтэ хүн амтанд яриад яваад нэхэр хэр ухаантай харагдаж байгаа зү. Үүнээс болоод турган Денис, Катя, Вика гэсэн заваарсан хайрын гурвалжин өсөж байгаа юм чинь. За үүний дараа орой өдөш болоход ч ахлах шоунд орох гал хутга мутга арцсан шиг бэлдээ сууж ив. Тэгтэл тэр үеэр нь Дима 2 шил виски лимонтой ирээ. Хоёулаа одоо эвлэр гээд овоо 2 хүн шиг тэглээ шүү. Тэгтэл энэ сайндайч биш Дима нохоо санаалж маргааш шоутай ахлахыг зориуд цогтоож шоунаас нь хөөлөх гэсэндээ л тэгсэн байж. Тэгэд ахлахтаа ууж байгаа дүр хэсгэнгээ хамаг вискигээ ахлахын цэцэг рүү хийж байгаад баригдаад ахлагч Димагийн халзан тухар нь ганцхан шаагаад авлаа да. Ингээд маргааш нь Димаш тухан дээрээ нэг сайхан булдроо авч ахлагч зүүн гараараа халзан тух зогхдоо гимтээсэн байв. Тэгснэ энэ үеэр ахлагч Дима руу гипстэй гараар харуулснаар намайг одоо ямар хуруу гаргаж байгааг таатаа гэж мэгээд юу н яа гээд байгаа юм бэ. За ингээд шоу үргэлжиж байх зур Денис Вика хоёрч нэр төрөө цэвэрлэхээр камер шүүж байх. Дима шоуны оролцогч эмэгтэй ахлах Оксана Викагийн өрөнд барилдаан хийснийг камерын бичлэг дээрээс олоод авлаа. Дээрээс нь бас өөрсдөө буруу гэсэн бичлэгийг авсан байлаа. Үүний дараагаар Денис ч Катя дээр очиод нөгөө бичлэгээ үзүүлдэг ба үүнийг үзсэн Катя маань манай бүтлгүү новш Макс руу залгаад чиний хийсэн зүг байжээ. Тэр Викатай намайг араар тавиагүй байна гэхэд Макс нэх гавья байгуулсан янзтай. Би түүнийг сайн хүн гэж хэлээ үсттэй энэ төр гээд юм хэлвэ. За тэр жагуу. Ингээд Димагийн шоу явсаар сүултээ ахлах Оксана Сений 3 толж үлддэг ба даанч Сеня маань гайхуулах гэж байгаад манай Костигийн сайн ах хоош өмслөх шоуны механик шатагаа ичлаа. Харин түүний оронд Дима Германыг иргэн дуудаж авчираад шүүгч хэлэхээр болдог ба ахлагч Герман дээр явчаад өөш чи эрхчлөөтэй байж ханаа юу гэнтэргээ тэгсэн чинь би өөрийнхөө бичлэгийг худалдаад авсан энтергээ тэглээ. Тэгтэл Сеня Фети 2 гэж нэг өвлөн новчнууд Германаас байхаа мөнгө дүүрэг авснаа нөгөө бөө юм болж хийсэн бичлэгийг Германд ямар ч хуулбаргүй өгсөн байвал яах вэ? Бүтггүй нэрээ. Ингээд түүний дараа ахлагч шоунд оролцохоос татгалзаад хурган эсэргүүцэл тэр үзүүлээд байж байтал нөгөө шоуны продюсер авахгүй учраас би танд энэ хотын бүр ямар ч ресторанд ямар ч тоогоочоор ажиллахааргүй болгоо хачин шүүгээд дарамтлж гарваа. Үүний дараа муу ахлах маань хямраа сууж байтал Катя орж ирээд нөгөө Димагийн барилддаг бичлэгийг аавдаа өгдөг ба Денис одоо бүр өөрийгөө буруугүй гэдгээ батлахтаа бонус өгсөн юм уу хаашийн. За ингээд ахлагч нөгөө бичлэгийг үзэхэд Димач уг нь тэр Оксанатай барилдах гэж үтсэн боловч хөөрхийн унгалтай сэрэг байжээ. Тэгээд түүнийг хараад бөөн баяс тулсан ахлагч Димаг дуудаж оруулж ирээд дарамтснаа нөгөө унгалтай сэрүүг бичлэгийг нь устгаад би одоо бохир тогломооргүй байна. Шудраг үзье. Тэгээд Димаг өөрөө сонголтоо хийгээд тэгэв.
зөв. Хэрв эндээс Дима ахлахыг уучлсан бол эргээд галтгоондоо авч. Хэрв уучлаагүй бол ахлах маань ажилгүй уцрах нь л дээ. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд финалд үлдсэн ахлах ба Оксана хоёр сүүлийн хоолой хийж шүүгчдэд амсуулахад Дима Оксанаг дэмжснээр ахлах ялагдлаа чааваас. Харин Дэнс Катягаас уучлах гэж явж байхдаа баахан залуучуудыг уурлуулж хаяад яг зодуулах гэж байхад Кати гарч ирж авардаг ба энэ хоёр маань ч ашгүй учраа олцов. Мөн ангийн төгсгөлд Вика өөрийгөө жирэмсэн болсныг мэддэг ба ахлагч одоо шинээр нээж буй ресторана залуустай үзүүлснээр энэ бүлэг маань өгсөн уруудатай нэг юм дууслаа. Тэнгэр минь гэж. Одоо харин үүний дараагийн бүлэг бол жинхэнэ гал гарсан үйл явдлуудтай болохоор та хэд минь төвчээртэй хүлээгээд лайк болон subscribe дараарай. Subscribe-аас тачаар та бүхэн хамгийн түрүүнд бичлэгээ орсныг мэднэ шүү дээ. Та гайхалтай бүтээгдэхүүн сайн үйлчлэгтэй ч хинч та талаар мэдэхгүй эсвэл борлуулах хүсэхгүй юу вэ нүү? Remedia Agency танд бүрэн шийдлийг санал болгож байна. Бид зохиол санаа гаргаж, мэрэгжлийн зураг авалтыг хийж, дизайн, сошиал контентуудыг бэлтгэн хамгийн тохиромжтой сугаар олон нийтэд цацалтыг хийн. Та зүгээр санаагаа ил, үзснийг нь бид хийн. Та ердөө видеоны доорх Google формыг бүглэхэд хангалттай. Бид тань руу залгая.